Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн минь төргий. За дараагийнхаа хичээлийг оруулах болсондоо баяртай байна. Тэгээд ямар хичээл оруулах гэж байна гэхээр Японы хэлний нөхцөлийн тухай оруулъя гэж бодлоо. За би өөрөө ч гэсэн бас нөхцөл дээр маш их алддаг байсан. За тийм учраас яаж нөхцөлийг чэйжлэх вэ гэхээр яг хэрэглээ талаас нь сайн ойлгоод авчих юм бол илүү гайгүй байх гэж бодож байна. Мөн тухайн нөхцөлтэй хамт хэрэглэгддэг үйл өгнүүд ч юм уу те байдаг учраас тэрийг ингээ ойлгоод авчих юм бол илүү дөхөн байх гэж бодож байна. За тэгээд хамгийн эхлээд Японы хэлний га нөхцөлийн тухай үзье. За га нөхцөл бол маш их хэрэглэгддэг. За жишээлх юм бол за нэг дээр байгаа га нэгдүгээр жишээн дээр болохоор Бато санга ясумимашта гэж юм тийм ээ. За ва гагийн ялгаа гэдээ бас гарч ирдэг тийм ээ. Ер нь бол судалгаа хийсэн хүмүүс төгсгөлийнхоо дипломын ажлыг хийсэн хүмүүс энэ төр бол маш сайн мэдж байгаах. За би болохоор өөрийнхөө хэмжээнд яг анзаарсан зүйлээ ингээ оруулж байгаа гэсэн үг шүү. За бато санга ясумимашта. Яагаад ва биш юм бэ гэхээр ва болохоор үйл өгтөө шууд хэрэглэгдэхгүй гэсэн үг. За бато санва ясумимашта гэж хэлж болно. Утга нь яхад арай өөр болно гэсэн үг шүү. За жишээлх юм бол ва нөхцөл байлаа гэхэд Ваташива мөнгүндэс. Артл нь яг нэр үгээр дуусч юм те. Ваташива мөнгүндэс гэдээ дуусч юм. Эсвэл тэмдэг нэрээр дуусах юм уу те. Тэр үед ва нөхцөл хэрэглэгддэг байгаа. За энэ дараа гарахт нь би бас та хэдийн танилцуулаад өгчээ. За тэгээд ардаа үйл өгтөө байх юм бол за үүлийн эзнийг га нөхцлөөр илэрхийлдэг байх нэ гэсэн үг. За бат амарсан гэсэн үг байна. За дараагийнх нь кекига аримас гэж торт байна. За энэ аримас гэдэг за үйл үгийг за дөрвөн бас байж болно те. За энийг заахтаа би ер нь бол энэ га аримас гэдгээр нь чэйжилчгээ гэж хүүхдүүдэд ихэлдэг байгаа. За аримас гэдэг үгний үйл үгний өмнөх аримас гэдэг үйл үгний өмнөх нэр үг яадаг вэ гэхээр га нөхцөлтэй хэрэглэгдэнэ гэсэн үг. За торт байна гэсэн үг байна те. Тийм учраас аримас гэдэг үгээ яг нэг га нөхцөлтэйгээ хамт ингэж чэйжлээрэй. За дараагийнх нь курумага хоши дэс. За хоши гэдэг маань ямар нэгэн зүйлийг хүсэж байна гэсэн үед хэрэглэгддэг хэллэг байгаа тийм ээ. За тэгээд энэ хоши дэс нь бас га нөхцөлтэй хамт хэрэглэгдэнэ. Га хоши дэс гэж чэйжилжвэл илүү амар гэсэн үг шүү. За курумага хоши дэс. За машинтай болохыг хүсэж байна. За атараши кейтай денвага хоши дэс. За шинэ гарацтай болохыг хүсэж байна гэх юм бол тэгж хэлэх нэ. За га хоши дэс гэсэн дөрмөр нь сэдэр нь чэйжлээд аваарай. За суки дэс гэж бид нэр бас үздэг тийм юмд дуртай гэж. За энэ суки дэс бас яг нэг га нөхцөл авдаг байгаа. Утага суки дэс. Дунд дуртай. За суки дэс нь бас яг нэг га нөхцөлтэй хамт хэрэглэгдэнэ гэсэн. За мөн штай дэс үйл үгийн тэгмээр байна, ингэмээр байна гэсэн хүсэл илэрхийлсэн хувиргалт байгаа үйл үгийн. За энэ бас яг нэг га нөхцөлтэй хэрэглэгдэн гэсэн. Шокужига штай дэс. Хоол идмээр байна гэсэн утгатай. За нихонгога ханасемас гэж байна. 6 дахь жишээ болохоор. За ханасемас гэдэг маань үйл үгийн чадамж заасан хэлбэрт үйл үг маань хувирсан байна гэсэн. За чадамж заасан хувиргалтын өмнөх нэр үг болохоор га нөхцөл ав. Тийм учраас нихонгога ханасемас буюу Японы хэлээр ярьж чаднаа гэсэн утгатай болох нь. За тэгээд үргэлжлүүлээд ва нөхцөл үзье. Ва нөхцөлийн хувьд гэх юм бол за үүлийн эзнийг илэрхийлдэг гэсэн байгаа тий. За бато санва эйгога ханасемас гэж. За энэ ва га хоёрын өгүүлбэрт орсон маач бат бол англи хэлээр ярьж чаддаг эйгога ханасемас гэсэн байна. За англи хэлээр ярьж чаддаг. Хин ярьж чадах юм? Бат. Тийм учраас ва нөхцөл орох нь. За өгүүлбэрийн эзэн бий болно гэсэн үг тийм ээ. Эзэн бий болно гэсэн үг байна. За дараагийнх нь Натсу ва ски дэс га фую ва кирай дэс гэж байна. За хоёр зүйлийг харьцуулж хэлэх үед ва нөхцөл ордог байгаа шүү. За 100 дуртай боловч өвлийн үйлрэл тэмч дуртай бишээ гэж байна тийм. За хоёр зүйлийг харьцуулахад за энэ ва нөхцөл ордог байгаа. За тэгээ гуравт нь юу вэ гэхээр сашими ва табераримасен. За үгүйсгсэн хэлбэр дээр мөн ва нөхцөл их ордог байгаа шүү. Сашими ва табераримасен. Сашимиг идэж чаддгүй
гэсэн үг. За үгүйсгсэн хэлбэр дээр орж ирдэг гэдгийг бас тогтоогоод авчихад зүгээр баг. За дараагийнх нь о нөхцөл байна тийм ээ. О нөхцөл яадаг вэ гэхээр за заахын Т ялгалын ийн ийг гэсэн утга илэрхийлдэг байгаа. За жишээлх юм бол мизү о номимас. Ус ууна. За энэ нь болохоор нойлоор илэрхийлэгч гэсэн үг тийм ээ. Усыг уун. Усыг уудаг гэсэн үг байна. За кайша о демас гэж байна. За ямар нэгэн одоо зүйлээс гадагшаа давж гарах гэсэн утгаар орохдоо о нөхцөл хэрэгэлдэг гэсэн үг. За ямар нэгэн зүйл байлаа. За эндээс гарах гэсэн утгыг яах нь о нөхцлөөр илэрхийлэх гэсэн үг. Тиймээс кайша о демас компаниасаа гарна гэсэн. За магаримас энэ ер нь бол нэг тодорхой орон зайг туулж ийн гэсэн утгаар бас о нөхцөл ордог. За коно када о магаримас гэж. За энэ булангаар иргэнэ. За эки о тууримас. За мөн яах нь эки буюу вокзалыг гатлаад гарнаа гэсэн утгатай. За энэ бас тодорхой орон зайг туулан өнгөрч ийн гэсэн утга байна тийм ээ. За мөн дайгаку о соцгё шимас. Бас адилхан байна тийм. Их сургуулаа төгснөө. Соцгё шимас. Дайгаку о соцгё шимас гэж хэлдэг байх нэ. За дараагийнх нь Д нөхцөл байна. За ямар утга илэрхийлдэг вэ гэхээр за жишээлх юм бол нэг дээр байна. Кёшицүдэ бэнкё шимас. За тухайн үйл явдал өрнөж байгаа орон зайг илэрхийлнэ гэсэн үг. Ангитаа хичээл хийнэ гэсэн. Эсвэл гэртээ хичээлээ хийнэ гэж бас болох нь тийм. Едэ бэнкё шимас гэж хэлэх нь. Тухайн үйл явдал өрнөж байгаа тухайн газрыг яг нь Д нөхцлөөр илэрхийлж гаргаж ирнэ гэсэн үг нь нэгдүгээр жишээн дээр. За жишээ нь хоёр дахь Нихондэ ичибан юмэ дэс. За Япондо хамгийн алдартай нь гэж байна тийм. Тухайн бас орон зайг илэрхийлж байна гэсэн үг. За гурав дахь жишээ болохоор Футацүдэ хякуэн дэс. Хоёроо 100 йенэ гэсэн үг байна тийм. Хоёроо байх нь. За мөн арга хэрэгсэл илэрхийлнэ гэсэн үг. За дөрөв дахь жишээ байна тийм ээ. Дэншадэ икимас. Буюу галт тэргээр явна. Юугаар явах вэ? Галт тэргээр явна. Арга хэрэгсэл гэсэн үг тийм ээ. За тэр хэрэгслийг нь яах нь Д нөхцлөөр илэрхийлж байна гэсэн үг. За мөн 5 дээр чисайна коэдэ имас гэж байна. Бас яах нь арга байна тийм ээ. Баг нам дуугаар хэлнэ гэсэн утгатай. Нам дуугаар хэлнэ. За дараагийнх нь 6. За ки дэ дектимас. За тухайн зүйлийн бүтцийг хэлэх үед бас хэрэгэлдэг гэсэн үг. Юунаас бүтсэн, юунаас бүтсэн гэхэд яах нь Д нөхцөл хэрэгэлдэг байна тийм. Нани дэ дектимас ка ки дэ дектимас. За модоор хийсэн гэсэн үг тийм ээ хэрэгэлдэг байх нь. За 7 дугаар жишээ. Казэдэ ясмимас. Учир шалтгаан илэрхийлэх үед мөн хэрэгэлдэг байх нь. Ханиадны улмаас амарна. Ясмимас амарна гэсэн үг байна тийм ээ. За мөн 8 дахь жишээ бас адилхан байна тийм. Жишээндээ куваримас. За газар хөдлөлтийн улмаас яах нь эвдэрсэн байна гэсэн үг. Эвдэрнэ гэсэн үг байна тийм. За миннадэ ханашаимас. За бүгдээрээ ярилцсанаа гэсэн утгатай. Бүгдээрээ гэхэд яг миннадэ гэж хэлдэг. Жибүндэ яримас. Өөрөө хийнэ гэхийг яг бас энэ Д нөхцлөөр илэрхийлдэг байх нэ. За дараа нь юу их вэ гэхээр эдгээр дасгалыг нэг удаа хийгээд үзье гэж бодож байна. За юу яаж болно шүү. За бичлэгээ зогсоож жогоод эхлээд өөрөө аль нөхцөл вэ гэдгийг сонгож үзчихэд за тэгээд бичлэгээ үргэлжлүүлвэл маш үр дүнтэй байх гэж бодож байна. За багш нь болохоор шууд уншаад явлаа. Симасен москоши оки коэ ханаште куримасен ка. За га о дэ гэсэн нөхцөл байна. За аль нь зөв бол уучлаарай. Өшөө жоохон чанга дуугаар яриад өгөхгүй биз гэж байна. Чанга дуугаар гэж юм чинь Д нөхцөл байна тийм ээ. За дараагийнх нь хоёр дахьыг хийгээд үзье. Уми ойогитай. Ваташи ва ойогенай кара яма га ii гэж хэлэх юм тийм ээ. За уми дэ ойогитай на. За далайд сэлхийн сан гэсэн үг байна тийм. Тэгсэн чи ваташи ва ойогенай кара. За үлийн эзэн байгаа учраас би бол сэлж чадахгүй. За альсвал энийг болохоор үгүйсгсэн хэлбэр байгаа учраас сонгож бас болно.
Ойогенай кара. За ямаага и. За уул нь зүгээрээ, уул зүгээрээ гэсэн. За 3 дахь нь эки маде учи кара дaitai 20 分ぐらいで着きます. 20 минут яваад хүрнэ гэсэн байна. Тэ 20 минут орчимд хүрнэ гэсэн арга хэрэгсэл байх юм тийм ээ. За дараагийнх нь томодачи но кекконшики ni deru node аtarашii шатsuを買いました. За тэ шинэ цамцыг худалдаж авсан гэсэн үг тийм. Томодачи но кекконшики ni deru node аtarашii шатsuを買いました. За 5 дахь нь見て1つ500円だけど3つ1000円だって 3つでбайх юм тийм ээ. Хараарай нэг нь 500 yen гэж байгаа боловч 3-ыг авахад 1000 yen гинэ гэсэн байна. 3-аар нь авахад 1000 yen гинэ гэж байна. За 6 台風電車が止まってしまいました. За энэ учир шалтгаан илэрхийлж байна те. Тайфу дэ байх нь те. Тайфу буюу далайн шуурга хар салхи гэсэн үг те. За далайн шуурганы улмаас дэнша буюу галт тэрэг зогсчихлоо, зогсчихсон гэсэн үг те. За 7 коно мондai dattara 5 分で解けます. За ийм асуулт байх юм бол харин 5 минутанд хийж чадна гэсэн үг. За 8 гэсэн байна те. 好きなので時々美術館に見に行きます. Га ски гэсэн үг ороод ирсэн учраас га нөхцөл байна тийм ээ. Зурганд дуртай учраас хаяа галерей руу зураг үзэхээр явдаг гэсэн байна те. Токидоки бижутсканы о мини икимас. За цаашаа үргэлжлүүлээд ни нөхцөл байна. За ни нөхцөлийн үед ч гэсэндээ хэрэглээ бас нэлээд их байдаг. За каножоны ханаа о агимас гэж. За монгол хэлэнд болохоор дээтэй нөхцөл илэрхийлдэг те. За дээтэй нөхцөл илэрхийлдэг. Мөн дэ нөхцөлтэйгээ бас төстэй учраас оюутнуудын зохион бичлэгийг ингээ ажиглаад байхад ер нь нөхцөл дээр бас ойролцоо нөхцлөд вага дээр их алдна. За дэ ни дээр их алдна ч гэдэг юм уу те. Тийм тохиолдол их байдаг. За жишээ нь нэгдүгээр хийг харахад каножоны ханаа о агимас гэж байна. За түнд за нөгөө юмыг хүлээж авч байгаа хүнийг яах нь ни нөхцлөөр илэрхийлдэг байна. Түүнд за тэр эмэгтэй дайлбал найз охиндоо аль нь ч яж болох нь те цэцэг өгнө гэсэн байна. За хоёр дахь нь томодачи ни эйго о ошиэмас. Хинди найздаа англи хэл заадаг гэсэн. Томодачи ни байх нь те найздаа англи хэл заадаг. За гурав дахь нь цүкуэни ханаа о казаримас гэж. За ширээнд цэцэг чимэглэнэ гэсэн. За манайхаар бол яг нь ширээн дээрээ цэцэг чимэглэнэ гэхийг ханаа цүкуэни ханаа о казаримас гэж хэлдэг байх нь. За дөрөв нь кайшани икимас. За түрүүн компаниасаа гарах гэдгийг о нөхцөлөөр илэрхийлээдсэн бол компани руугаа зорж явах гэсэн. Ажил руугаа зорж явах гэсэн утгыг ни нөхцөлөөр илэрхийлдэг. Кайшани икимас ажилдаа яв. За компани руугаа явах гэж бас хэлэх баг тийм ээ. За тав дахь нь норимас гэдэг үйл үг маань ер нь бол ни нөхцөлтэй хэрэгэлдэг байгаа. За дэншани норимас буюу галт тэргэнд суунаа гэсэн үг байна. За 6 шорай кёшини наримас. За наримас гэдэг үйл үг маань бас ни нөхцөлтэй хамт хэрэгэлдэг байгаа. За шорай ирээдүйд кёшини наримас. Багш болно гэсэн үг байна. За дараагийнх нь мусумэний соужи о сасимас. За охиноороо цэвэрлэгээ хийлгэнэ. За хинээр хийлгэх юм? Мусумэний байна тийм ээ. За 8 дахь нь хахани шикараремашта. За ээжтэй загнуулсан. Хинээр загнуулсан тий ээжтэй байх нь. За энийг болохоор бас ни нөхцлөөр илэрхийлдэг байх нэ. За Японы за үйл үгийн хувиргалт явж байгаа учраас за энэ хувиргалтууд бас нэлээд төвхтэй жоох нөө монгол хэлэнд шууд ингээд орчуулахад жоохон хэцүү хувиргалтууд байгаа. За шеки, укеми гэдэг хувиргалтуудын талаар оруулах бодолтой байгаа. За 9 нь ичини санкай номимас гэж. Нэг өдөрт 3 удаа уунаа гэсэн.
утгатай байна. За 10 дахь нь табако wa karada ni warui desu. За тамхи бол хүний биед муу гэсэн утгатай тий хортой гэсэн утгатай. Юунд хүний биед байх нь тийм ээ. За 11 нь хиани имас тухайн хүний байгаа газрыг бас нэг нөхцлөөр хэлэх нэ. За имас гэдэг үгний өмнө бас яг нэг нөхцөл бай тухайн орон байрыг илэрхийлж байна гэсэн үг. За танана уэни ханага аримас. За энэ бас орон байрыг илэрхийлж байна гэсэн үг тий. За тавиур дээр цэцэг байна гэсэн утгатай. За 13 дахь нь шичижини окимашта. За цаг хэлэх үед бас яг нэг нөхцөл орж ирдэг. За хэдэн цагт юу хийсэн яасан гэхээр бас орж ирдэг гэсэн. Шичижини окимашта 7 цагт боссон гэсэн үг. За 14 нь эгао мини икимас гэж. За мини икимас гэж тийм ээ. Зорилго илэрхийлнэ гэсэн. Тэгэхээр инхээр гэсэн утгатай. За кино үзэхээр явнаа гэсэн байна. Кино үзэхээр явнаа гэсэн. За энэ бас үйл үгийн нэг хувиргалт байгаа гэсэн. За 15 дахь нь моно цүцүмү нони цкаймас. За энэ арга хэрэгсэл байх нь тийм. Нөгөө нэг зүйл ингээд баглаж хот хэрэглэнэ гэсэн үг байна. Тийм баглаж боохот хэрэглэнэ гэсэн үг байна. За нэг нөхцөлийн хэрэглээ маш олон байсан тийм ээ. За үргэлжлүүлээд тоо нөхцөлийг үзье. Ваташи то хааха гэж байна. За болон гэсэн утгаараас ордог тийм ээ. За би болон ээж гэсэн утгатай. За хоёр дахь нь карева харасанто декакемашта. За хамтдаа гэсэн утга санаас илэрхийлэх нэ. Тэр харасантай хамт гарсан гэсэн утгатай. Гадагшаа гарсан. Декакемашта гэдэг нь. За дараагийнх нь гурав дахь нь чичито унажи дэс. Аавтай адилхан гэсэн байна. За тэгээд дөрөвдөр байгаа умоимас буюу тэгж ингэж боддог гэсэн үг байгаа тий. За энэний өмнө бас то умоимас гэж хэлжүүлвэл илүү зүгээр байна. И то умоимас. За зүгээр гэж бодож байна гэсэн утгатай байна. За мөн хэлэх гэсэн утгатай. Тав дээр байгаа. То имас гэж хэлдэг байгаа. Гэж хэлнэ гэсэн утгатай. Аригато гозаймаш то имас гэж. За баярлалаа гэж хэлнэ гэсэн утгатай байна. За 6 болцол заасан гэж бас хэлж болох байх тийм ээ. За энийг тэгэх юм бол тэгнэ гэсэн утгатай. Осото угокимас гэж. За энийг дарах юм бол ажиллана гэсэн утгатай. За 7 бас адилхан байна. Амега фуруто чүши дэс. Бороо орох юм бол зогсноо гэсэн утгатай. За дараагийнх нь мо нөхцөл байна. За мо нөхцөл Ямада-сан мо икимас гэж. Ямада-сан ч гэсэн гэсэн утгатай нөхцөл байгаа тийм ээ. Ямада-сан ч гэсэн явнаа гэсэн. За мөн яах нь юмыг яах нь бодож байсан хэмжээнээс их гэсэн тийм үед бас хэрэглэнэ. Хякумаэ мо шимас гэж. 1 сая йен гэж байна гэсэн утгатай тийм. За нани мо каймасен. За үгүйсгэсэн үед бас хэрэглэх нь тийм бүгдийг үгүйсгэсэн үед юу ч худалдаж авахгүй гэхэд мо нөхцөл хэрэглэх нь байна. Нани мо каймасен гэсэн. За тэгээд саяхаа үтсэн нөхцлүүдээ жишээ нь болгоод ажиллаад үзье гэж бодож байна. За эхлээд бичлэгээ зогсоож байгаа та эднийг өөрсдөө хийгээд үзээрэй. За тэгээд тэрнийхээ дараа үргэлжлүүлээд хийвэл илүү үр дүнтэй юм болов уу гэж бодож байна. За кё ва югата 5 時からアルバイト行きますгэж. За өнөөдөр оройн 5 цагаас а르바이토니 икимас. За цагийн ажил руугаа явна гэсэн. Айсаа цагийн ажил хийхээр явна гэсэн утгатай. За 2 коно кабан хоshi kedo 3万円する. За энэ цүнхийг авмаар байгаа боловч 30,000 yen гэж байна гэсэн үнэтэй. За бодож байснаас илүү үнэтэй байна тийм ээ гэсэн утгаар мо сүрүү гэж хэлэх нь. За ваташи no sumu toshi de wa. За 3 дахь нь ваташи no sumu shi de wa fuyu naru to yuki ga takusan furimasu. Watashi no sumu shi de wa yuki wa fuyu ni naru to байх нь тийм. Ni naru гэсэн дүрэн байдаг.
За өвөл болохоор цас их ордгоо гэсэн. За дөрөвт нь Танакасан ва мукоде бучо ханаште ируё гэсэн. За Танакасан яасан бол гэсэн чи тэнд дарахтай бүчөө гэдэг маань дарахтай ярьж байна гэсэн. За бүчөө то ханаште ируё. Дарахтай ярьж байна гэсэн үг. За тавтах нь Yoyaku o shiyou to hotel ni denwa shita ga doko aite nakatta desu. Doko mo aite nakatta. Захиалга өгье гэж бодоод буудлын руу уцаар ярьсан чинь бүх газрууд хүн ихтэй байна, дүүрэн байна гэсэн үг тийм. Өрөөтэй газар байхгүй байна гэсэн үг. Doko mo aite nakatta desu. За 6 高田さんがちょっと遅れる言ってましたね。ちょっと遅れると言ってました。За Такада баг зэрэг хоцорно гэж хэлсэн гэсэн утгатай. За 7 1週間3回テニスの練習をしています。7 хоногт тэгэхээр2болох нь тийм 1週間に3回 7 хоногт 3 удаа теннисээр хичээлдэгээ гэсэн утгатай. За 8 дахь нь жишээгээ харъя. 去年の誕生日、父、時計を買ってもらいました。去年の誕生日にөнгөрсөн жилийн төрсөн өдрөөр ааваараа цаг авахулсан. Цаг авахулсан. Аав маань цаг худалдаж авч өгсөн гэсэн утгатай байна. За ямар ч хэлсэн нөхцлүүдээ базаад ингээд орууллаа. Тэгээд ойлгомжгүй зүйл байх юм бол бас комментээр бичээрэй. Дараагийн бичлэгээ бас сайжруулад оруулна гэж бодож байна. Тэгээд миний хичээлийг үзсэнд маш их баярлалаа. Түр баяртай.